Хүмүүн хийгээд Тэнгэр говийн Тэмээн сүргийн шүтэн барилдлага Монгол түмний ахуй амьдралын онцлог уламжлалыг Тэмээн дээрээс наран ойрхон өвлийн их наадам гэрчлэн түмнээ таниулан байна. Аймаг бүрээс ирж оролцож байгаа тэмээчдийн шилдэг тэмээг шалгаруулах тэмцээн бүтэн 2 өдөр үргэлжлэх болно. Амгалан аврах хоёрын бэлэгдэл мэт биетэй алтан дэлхийд энэ тэмээ гэдэг сайхан амтан. Энэ галбын говийн улаан тэмээ бол Монголын хамгийн өндөр тэмээ. Өндөр улаан атны өндөр 3 м 6 см. Би өмнө аймгийн хамбагдсан момбогийн малчин хүүгээ оргол гэдэг юм байна. Манай тэмээ хамгийн өндөр нь 3 м 6 см өндөртэй 24 настай тэмээ байна. Өндөр тэмээ тосгод буур үржилийн ингүүр хоёр өндөр байж тэгж өндөр тэмээ гарна. Өндөр буур өндөр инг үржилийн буур сайтай байж тэмээ өндөр болно. Авис насарал тэмээ мэлжэнда. Авис л багасан малчайд өгд багасан тэмээ өнжс тол тэмээ гамаллаа дojэнда. Тохомны орон нуруундаа тогтсон тэмээндээ мордож буй бүсгүй салангах гэдэг. Тэмээн дээрээс наран ойрхон өвлийн их наадамд тэрээр хурдан тэмээний уралдаанд уралдахаар иржээ. Дундгай аймгийн Дэлгэрангаас мас ирсэн. Тэмээний баярт ирж маш гоё байна. Эрдэнэ охтоо солон байна. Тэмээн над маш сайхан болж байна. Ойрын зайны уралдаанд орно. Гангаа ост ирцгэс. Тэмээж одоо говийн ганц бахархал шүү дээ. Малчдын говийнхны бахархал тийм учраас тэмээний наадамд оролцож байна. Саадаг цагаан эдэг нь авч тэмээгээ сааж цагаан эдэг нь зарна шин. Ингэний орм гэдэг чи одоо маш их ач тус одоо сүүлийн үед бүр шихрийн шижээ өвчин төртөл үргэлж. Тийм болохоор одоо тэмээндээ маш их хайртай. Хөдөө дундгай аймгийн Дэлгэрангаас. Наадмын тэмээний уралдааны дараа нь тэмээ ат хөөсөрсөн байгаа нь анхаарал татлаа. Алсын зайд уралдсан болохоор аргагүй биз дээ. Тэмээ их хурдан амт юм. Та бүхэн өөрсдөө хараарай. Тэмээн дээрээс наран ойрхон өвлийн их наадмын хурдан тэмээний уралдааны төрөв магнаа тодорлоо. Насны тэмээний хурдан гатны төрөлд Баянхонгор аймгийн Алдарт уяаж Отхон Баавуу хөх ад төрүүллээ. За би Баянхонгор аймгийн Шинжээс аймгийн Алдарт уяаж Отхон Баавуу гэж юм байна. Миний тэмээ тормноос 16 онд аймгийнхаа бүлтэн тором төрүүлж байсан. Одоо тэгээ 26 онд улсынхаа бүстэйж бас төрүүлж байна. Тэмээгийн чинь тэгээд өөр сургахад гэж байна. Аль зөв сургасан тэмээл уралдана, буруу сургах юм бол тэгээд уралдахад гэсэн. Уралдахаас маань бараг тэмээгийн сургасан, зөв сургасан мал уралдана да. Одоо 13 16 одоо 11 2 тэмээ дээ. Нэг 30 40 медальтай. Улсынхаа бүс ерөнхийлөгч хэвээр Монгол улсын ерөнхийлөгч хэвээр төрүүллээ. Монголд эрэхтэй поло үзнэ гэж бодож байсангүй. Тэр дундаа тэмээн поло шүү дээ. Тэмээн поло нь үнэхээр сонирхолтой спортын төрөл юм байна. Дүрмийг нь сайн мэдэхгүй байна. Тэгтээ хөл бөмбөг шиг эсрэг багийнхаа хаалганд гол оруулах бололтой. Мэдхгүй миний хувьд багууд хэрхэн хуваагдсан, ямар дүрмд хувцаар ялгарч байгааг хараад хэлж чадахгүй ойлгохгүй байна. Надаас бусд нь багийнхаа тамирчдыг таниад дэмжиж байгаа болохоор надад л асуудал байгаа бололтой. Сая гол оруулчихсан уу? Тийм үү? Гол оржээ. Забили. Тэмээн пологоос гадна тэмээн дээрээс сур харах тэмцээн боллоо. Дүрмийн хувьд ойлгомжтой. Давхиж байгаа тэмээн дээрээс байг онох. Морин харванаас ялгаатай тэмээ давхихтаа их дайвалддаг болохоор онж харавхад нилээд хэцүү юм шиг санагдсан. Дараагийн тэмцээн нь бас тийм амар биш шүү. Тэмээн дээрээс шагаа шүүрэх ёстой юм. Багаараа өрсөлдөж хамгийн олон шагаа шүүрч чадсан баг нь төрүүлнэ. За хинтээ аймаг
Чингис хотоос оролцож байгаа. Хинтээ аймгийн Мөрөн сумаас оролцож байна. Тэгээд манай Хинтээ аймагт бол энэ Тэмээ морин соёл бол их маш өндөр хөгжсөн байдаг. Тэгээд Хинтээ аймгаа төлөөлөөд урилга авсан учраас одоо энэ Тэмээний баярт ирж оролцож нэг одоо өв соёлын талаар туршлага солилцож байна. Энэ Дорногов аймаг өөрөө яг Тэмээний цөм нутаг говь аймаг. Манай Хинтээ аймаг болохоор араа ийм их биш морины соёл их өндөр хөгжсөн мор их адуу ихтэй аймаг байхгүй юу. Тэгээ бид нар туршлага солилцоод би өөрөө Тэмээчин Хинтээ аймгийн Тэмээчин. Тэгээд тэр талаараа бас шинэ саргыг өв соёл таньж мэдэх юм юу байна гэд бас туршлага солилцоо явж байна. Би морьт цагдаа байдаг гэдгийг бол мэднэ. Харин энэ наадмын талбайд аюулгүй байдлыг Тэмээд цагдаа хамгаалж байгаатай анх удаа таарч байна. Үнэхээр сүрлэг сайхан харагдаж байна. Тэмээний баярт анх удаа оролцож байгаа миний хувьд Тэмээ унж үзэхгүй өнгөрч үнэхээр чадсангүй. Энэ залуу надад туслахаар боллоо. My name is Edmund. Би өмнө нь Тэмээ унж үзээгүй болохоор сайн заагаад өгөөрэй. Жаахан айж байна. Суухын өмнө Тэмээгээ хэвтүүлэх хэрэгтэй гэдгийг бол мэдээд байна. Show me please. Би өөрийгөө циркийн жүжигчин шиг л төсөөлж байна. Ой жаахан зөрүүд Тэмээ болтой хэвтэх дургүй байна. Намайг суулгах дургүй байна. Okay? Okay. I'm afraid. Oh, who? Много. Yes. Юунаас хаанаас нь барих ёстой юм бэ? Давай. Үзэгчдээ үнэхээр амар юм байна. Болчихсон уу? Би билээ. Бурхан минь. Офигеть. Морь унахаас бол амар юм байна. Би Тэмээ унж байна. Good. Бүхэн их зөөлхөн барихад эвтэйхэн юм үнэхээр гайхалтай. Одоо харин яаж буух ёстой юм бэ? Ямар амар юм бэ? Би дахиж хизээч Тэмээ унахгүй. Алхаж байхдаа хоёр тал руу займчаад байгаа болохоор Тэмээнээс унчих юм шиг санагдчихлаа. Баярлаа. Өнөөдрийн энэ Тэмээний их наадам одоо улсын их наадам болж байна. Энэ их наадамд одоо 16 аймагаас одоо 1000 гаруй одоо Тэмээ. За мөн одоо 700 орчим одоо Тэмээчид ингэж оролцож байна. Тэмээн дээрээс наран ойрхон нэртэй Тэмээчдийн их наадам одоо Дундгой аймагт зохион байгуулагдж байна. Энэ бол улсын одоо хэмжээний том наадам болж байна. Тэгээд 16 аймгийн төлөөллүүд 700 гаруй одоо Тэмээ одоо энэ арга хэмжээнд бол оролцож байгаа. Тэгээд 240 Тэмээчин 16 аймагаас одоо хүрэлцэн ирсэн байна. За мөн одоо 24 улсын элчин сайдын яам технологи төлөөлөгчийн газраас одоо манай аймагт ирж арга хэмжээнд оролцож байна. Засгийн газар улсын их хурлын гишүүд одоо мөн ирж оролцож байна. Тэгэхээр энэ одоо арга хэмжээ маань одоо улсын хэмжээний томоохон арга хэмжээ болоод өчигдөр одоо Монгол улсын ерөнхийлөгч одоо ухнаагийн хөрөлсөх. За энэ арга хэмжээг цаашид Монгол Тэмээний өдөр болгон 1 сарын 24-нд жил бүр зохион байгуулж байх. Мөн одоо Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор энэ Тэмээний их наадмыг жил бүр зохион байгуулж хахаар ингээд болж байгаагаар онцлог байна. Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа элчин сайдын хэлсэнчлэн Тэмээн аж ахуйн Монголын мал аж ахуйн салбарын хамгийн ирээдүйдээ чиглэлүүдийн нэг юм. Дэлхийн хэмжээнд чихрийн шижин өвчтний тархалт нэмэгдэж байгаа энэ үед энгэний сүг тогтмол уул, сарын дочрол, цусан дах сахарын хэмжээг докторжуулж өгдөг. Мөн зөвлөлтийн үед айл болгонд шахуу Монгол Тэмээний ноосон өнжил байдаг байсан. Харамсалтай нь энэ уламжил тасалтаад байна. Учир нь монголчууд түүхийн эдээ хятад руу гаргах нь ихссэн. Харамсалтай нь хятадаас бэлэн бүтээгдэхүүн болоод ирэхдээ хуучин шиг чанартай сайн биш, их олон төрлийн холилдолтой болж чанараа алддаг.
Өнөөдөр Монголын 10 аймагт тэмээ өсгөн үржүүлж тэмээнд түшгэлсэн аж ахуй эрхэлж байна. Цагтаа 800 мянга хүрээд байсан тэмээний тоо толгой дахин өсгөж дахин 800 мянгад хүргэх зорилт тавьжээ. Өнөөдрийн байдлаар Монгол улс 500 мянга гаруй тэмээтэй. Өнгөрсөн жил Монгол улс олон улсын 2 бүгд тэмээний холбоо байгуулах санаачлаг гаргасан байна. Нэгдсэн улсын байгууллагын одоо зөвлөлтөд тэмцэх 17 дугаар хурал буюу КОП манай улсад одоо энэ жил болон 8 сард энэ бол одоо манай улсад бас асар их ач холбогдолтой байна. Нэг өсөндөө дэлхийн нийтийг Монголын одоо цөлжилт рүү бас тийм ээ байгаль орчны нөхцөл байдал руу бас дэлхийн нийтийн анхаарлыг төвлөрүүлж байгаа. Дээр нь бол Монгол улсад ч бас сүүлийн жилүүд одоо бас шар шороон шуурга гэдэг одоо байгалийн онц аюултай гамшиг үзэгдлүүд одоо их гардаг болсон. Энэ бол зөвхөн одоо Монголын асуудал биш тийм ээ. Энэ бүс нутгийн асуудал болж шүү дээ. Тийм учраас одоо дэлхийн одоо байгаль орчны одоо энэ дулаалтай холбоотой эслийн эсрэг одоо дэлхийн нийтээр хамтар тэмцэхэд бас монголчууд бидний бас нэг оруулж байгаа томоохон хов нэмэр гэж одоо ингэж харж байгаа. Тэгээ яг тэмээ ч гэсэн одоо манай говийн экосистемийн бас бүрэлдэхүүн хэсэг шүү дээ. Одоо тэмээгээ бид нар улам хайрлах ёстой, өсгөн хөгжүүлэх ёстой. Энэ чиглэлд одоо бид их анхаарч ажиллах ёстой. Үүнд ч гэсэн одоо энэ копиг бас нэг ач холбогдол чиглэгдэх гэж бодож байна. Өвлийн их наадмын хүрээнд үдсэглэн худалдаа боллоо. Та үдсэглэн худалдаанаас ингэний сүү хоормог, ааруул, шаартос зэрэг цагаан эдийн худалдаа авах боломжтой. Зөвхөн тэмээ гэлтгүй 5 толгой бүх малын сүүгээр хийсэн цагаан эдийн худалдаалагдж байна. Мөн тэмээний шаартос худалдаалагдж байгаа юм. Гэхдээ маш тослогдвол хэрэглээ эрэлт багтай байдаг бололтой. Тэр бүсгүй надад ааруул амсаж үзхийг урьсан. Бүгдээрээ хамтдаа амтаж үзцгээе. Нүүдээр ээлжлэн олон төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдж байна. За энэ гэхэд тусгай савлгаатай ингэний хоормог, тун өвөрмөц бэлэг шиг санагдлаа. Харин энэ бол шаартос. Ийм савлгаатай. Одоо бүгдээрээ ааруулаа амталж үзье. Бүгдийг урсан бүсгүй дээрээ идлээ. Амтлаг сайхан ааруулынхаа амтлагаа хийж үзээрэй гэсэн. Би амсаж болох уу? За баярлалаа. Их хатуу бас жаахан эсэглэн амттай юм байна. Би ааруул ямар байдгийг мэднэ л дээ. Энэ тэмээний ааруул тийм үү? Тэмээний ааруул их эсэглэн юм аа. Манай бүсгүй үе уламжлан ирсэн арга технологиор цагаан эдэгээ бэлтгэдэг юм байна. Хамгийн гол уламжлалт арга хадгалан байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорддог гин. Ингэж байж л ингэний сүүгээр хийсэн уламжлал цагаан эдэгээ хийх аргыг нь хойч үедээ өглөөлөн үлдээх юм байна. Энд ингэний сүүгээр йогурт хүртэл худалдаалагдж байна. Одоо бүгдээрээ ингэний сүүгээр хийсэн таргийг хамтдаа амталж үзцгээе. Ямар гоё амттай юм бэ? Би бүгдийг нь унаа. Смотрите. За энийг бас хараарай. Ингэний сүүгээр хийсэн ундаа. Манго жимс нэмээд ийм бүтээгдэхүүн хийсэн байна. Би бүгдийг нь амсаж үзнэ. Харин энэ юу вэ? Ингэний хуурай сүү юм байна. Яаж бодолцож хийснийг нь хараач, ийм савлгаатай сүү гэсэн үг шүү дээ. Тун гайхалтай. Зөвхөн цагаан эдэнээс гадна ноос, арьсан идэл борлуулагдж байна. Түүнчлэн тэмээ маллагатай холбоотой соёлын өвийг тээсэн бүх төрлийн бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. За мөн тэмээчдийн зөвлөгөөнөөр тулгамдсан асуудлууд болон түүнийг шийдвэрлэх арга замыг хэлэлцлээ. Тэмээний өвлийн их наадам өндөрлөж байна. Миний харснаар энэ наадам нь Монголын тэмээчид хуран цуглаа тулгамдсан асуудлаа хэлэлцэх бус илүү том хэмжээний соёлын өвийг тээсэн үндэсний наадам юм байна. Хүн байгаль амьтны хувийн холбоог илтгэсэн наадам юм аа. Привет, сайн байна уу? Монгол түмэн их зочломтгой нээлттэй хүмүүс юм. Бид энэ өдрүүдэд өөрсдийн биеэрээ мэдэрлээ. Уламжлал болгон жил бүр зохион байгуулагддаг энэхүү наадам иргэжил яг энэ өдрийн шиг өргөн цар хүрээтэй сайхан баяр наадмыг зохион байгуулах нь дамжиггүй.